Хоцорлоо. Хамгийн эзэгтэй 7 хоног эхэлж байна. Хүн болгон 120 оноо авах боломжтой гэж бодож байна. Ялангуяа Жан Шичи эхний өдрөөс хоцорч байгаа мó? 800 хаслаа. Хоцроогүй ахлаа 3 минут дутуу байна. Доорхойж 10 минутын өмнө ажилдаа ирж байна. Гэхдээ дотоод журманд ийм зүйл алга. Би чиний ахлах наад журам чинь би. Дуусгараа. Явж ажиллаа эцгээ. Жан Шичи. Шичи. Ахын компанид ажиллах хэрэггүй. Манад ажил. Би чамайг харж хандъя. Манай ажилтан чи битгий санаа зов. Би чамайг машинаараа хүргэж өгнө. Ирэх юм үү дээ? Хурл эхэллээ. Тийм, хурл. Хэлсэн штэ. Жан Шичи гэж загсны аймаг чи яаж манай компани тохирох юм бэ? Гоо сайхны талаар юу мэднэ гэж эргүүлэх гэж ирсэн байж магадгүй юм. Энэ агаар нэг л бохир байх чинь хин нэгний ам өмхий байгаа бололтой. Чи хин тавьсан. Ажлаа хийж мэдхүү. Өөрөө өшгөлчөхөд энэ сарын цалингаас чи хаслаа. Хөөе 50 байж үзээрэй. Өөрийгөө юу гэж бодов? Өмөрч гин үү? За хасахгүй. Чи наадтайгаа хамт офисыг бүгдээр нь цэвэрл дуусгах чадахгүй бол хоёулан гिचил сарын цалин хасан шүү. Чадах юм чи? Хашгүй нэг юм дуслаа. Чи нийлаач. Маа усуу. Энүүгээр усуух юм уу? Дууцсан аяг гэдэг нь энэ. Дууцсан аяг гинэ. Дуулаагүй юм байна. Уг нь гоё л нэртэй юм. Гэхдээ таалагдахгүй байна. Энэ хэрэггүй. Би тэгж байгаа чамд өөрийг шигээ халуусаа бэлгэлнэ. Сайхан сэтгэлтэй юм аа. Ямар ч хэрэггүй хоёр дүүгээс минь шал өөр. Хоёрын хоёр дүүгээ тижээдэг байх нь өргөдөлтэй юм аа. Игчээ, бид нар адилхан хөдөлмөрлөж яваа эмэгтэйчүүд энийг танд бэлгэлье. Битгий дандаа дүүнрээ бодож бай. Өөрийгөө ч гэсэн хайрл. Өнгөний онцгой юм аа. Цэнхэр өнгө. Энэ бол Кайсын шидэт цэнхэр шилд. Найрлагандаа Кайсын судлагдсан тусгай пептидүүдийг агуулдаг. Хятадын шилдэг найрлагатай бүтээгдэхүүний шагналтай. Арсны өнгийг сэргээж тайвшруулна. Хөгшрөлтийн эсрэг маш үр дүнтэй. Таны шиг эмзэг арсанд нэн тохиромжтой. Хөөрхөн хүч хэрэг байх хэрэгтэй. 20 жилийн түүхтэй дотоодын бүтээгдэхүүн гомдаахгүй. Гоё үнэртэй хэрэгэл чийлэг юм надад өгчхөр чи өөрөө яах юм? Би энэний шүтэн бишрэгч өрөөндөө зөндөг нөөцлсөн. Зүгээрээ санаа зоволтгүй хэрэглээрэй. Өнөө орой Кенсийн шилдэг орц найрлагын талаар хуралдаа шүү. Хувьцаа эзэмшигч нар ирнэ. Угтах ажлыг хэн хийх вэ? Энэ дундаа албан тушаал өндөртэйгөөрөө иймэрхүү хүндтэй ажлыг би л хийсэн нь дээр байлгүй дээ. Бацаарай. Хувьцаа эзэмшигч Жан Шичи шиг сайхан сэтгэлтэй бас үзэсгэлэнтэй эмэгтэйгээр л угтуулмаар байна гэсэн байна. Шичи, надад гомддгүй үсттэй. Энэ удаа хувьцаа эзэмшигчийг угтах хүндтэй ажлыг би чамд өглөө штэ. Хурдан хувцас цалиад өмсчих. Энэ арай задгаа юм биш үү? Яаж өмсөх юм бэ? Наадхаа өмсөд явж хүмүүсийг угтаж ав. Эсвэл наана чимээг үхэн сууж бай. Жан Шичи, намайг дагаад яв. Лээ захирал, хоочин захирал. Жан Шичи богино даашинстай зочдыг угтах гэж байгаа талаар би сонслоо л доо. Мөнгөтэйхэн ууруулах гэж байгааг нь би бүр мэдээд байсан юм аа. Арай тэрэнд ийм боломж олохгүй үсттэй. Хэн тэгэж байна? Шичи ямар хөөрхөн болчихоо вэ? Уучлаарай. Урмын чинь хугалхан дээ. Шичи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Зорилгынхаа төлөө хичээн үсттэй. Хичээх шаардлагагүй. Хэдийн надад таалагдсан. Үйлчлэгч эмэгтэй хувцас салиод ийм газар ирж болдгийм үү? Өөрийнхөө хэн болохыг мартчихаа юу? Амаатат. Хамгийн том хөрөнгө оруулагчтай яаж яриад байгаа юм? Хөрөнгө оруулагч гэв үү? Би захирлаа. Би хэрвээ компанид нуугдаж ажиллаагүй бол энэ мэд хортон могоог таних боломжгүй байсан. Чам шиг хүмүүс өөрийнхөө ур чадварыг сайжруулахын оронд үргэлж бусад эмэгтэйчүүдийг яаж чадхаа бодож суудаг. Чи Кайсын үндсэн төслүүдээр ажиллах ирэхгүй. Өнөөдрөөс эхлээд компани бүх нойлыг чи угаана. Цэвэрхэн байхгүй бол цалинтай ч ярина гэж мэдэрээ. Тэгээд бас чи ажлаас гарч болохгүй. Гарах юм бол чамааг энэ салбараас арчина. Захирлаа намайг сонсооч. Захирлаа. Хөрөнгө оруулагч байжээ. Ямар ч хэрэгцээгүй хоёр дүүчин тэгэхээр Ихчээ, танилц. Миний найз бүсгүй. Өөрөө зөвшөөрөөгүй байгаа. Шичи, манай хоёр дүүгийн хэнийг ч сонгосон. Хормын бэлгээ би бидчихсэн байгаа шүү. Намайг түшээрэй.